Сүүлийн үед ерөөсөө шудраг зүйл гэж байхаа болцгоод байна. Улс төр төртөл унсан бүхэн тахимаа өгөхгүй шороотоо бүхэн туг тордог бол асуудал байдаг. Харин монголчуудын уламжлалт баяр наадмын хамгийн үзүүстэй хэсэг болох үндэсний бүхэн сүүлийн жилүүдэд тогтоод байгаа нэг зүйл бол сэргээжтэй холбоотой асуудал. Жил болгонд 1-2 бүхэн сэргээж илэрлээ гэж намарчин шуугдаг. Тэгээ дараа жил мартчихсан наадмын таамарт түүнийг оруулчихсан явдаг гэж байгаа. Юу н энэ бүхчүүд хээ шаагүй болохоор эзэн уусанд анхаарал тавихгүй байна уу? Эсвэл мэдсээр өж Монголын ард түмнээ хүндлэхгүй байна уу гэдэг эргэлзээ үүсгэж гээд байна. Сэргээж илэрлээ гэдэл зарладаг. Тэгээд үнэн мэдэгдэхгүй нэг л мэдгэд нам дарагдаад л өнгөрдөг. Цол чимгийг нь хүчингү болгож 2 жилээр барилдуулахгүй гэсэн дүрмээ хэрэгжүүлдэг ч юм уу бөө мэдээ. Энэ жил гэхэд улсын арслан Мөнхбаатар улсын начингийн боловсруулсан сугар жаргал нарын АБ-с 2 сорсноос нь сэргээж илэрсэн гэж шуугаж эхэллээ. Уг нь бол арслангийн хувьд сэргээж хэрэглэхгүйгээр амжилт үзүүлэх хэмжээний бүх гэж бүхэд хайртай монголчууд байнга л таавартаа оруулдаг. Гэвч ингээд хил амны бай болцоход байж байгаа нь хачиргалтай. Сэргээж хэрэглэсэн бүхчүүдийн сэрвэний булчин тооморч цээжний булчин задардаг. Бас үс нь урдаасаа халцардаг гэсэн. Иймэрхүү шинж тэмдэгтэй хэд хэдэн бүхэл лав байдаг гэсэн. Хамгийн гол нь залуунаасаа амжилт, даваа, цол, мөнгөний төлөө өгөөд хариуд нь үргүй болцогдох нь харамсалтай. Нэгд улсын цол чимэг аваад ивент итгэгчдийнхээ майранд нь орж машиныг нь унаад зав чөлөөгөөрөө эрхлэх бизнестэй болсон сэргээж хэрэглэдэг бүхчүүд ихтэргүй байгаад байгаа нь энийг нотлох мэтлээ байна. Хамгийн гол нь наадамч олны тааврыг найранд орж алддаг нэг хэсэг дээр сэргээж хэрэглэдэг бас нэг хэсэг нь нэмэгдчихлээ. Одоо тэгээд сэргээжгээс шуугаж байгаад л улс төр бас өөр бусад асуудалд нам дарагдаад ил жилийн наадмыг хүлээх үү? Эсвэл баталсан хуулиа баримталж шудраг наадах сургамж болох уу гэдгийг харж байхаас өөр яах вүлээ?